За гişүүдийнхэн энэ өдөр ямар амгалан айлтгая. Энэ сүүлийн үед л төсөв дээр дагсан хууль тогтоомж дээр ийм тустай ажлын хэсэг байгуулагдаад гарч байгаа дүгнэлтүүд нь хоорондоо уялдаж өгөхгүй юмнууд яваад болчихгүй байгаа юм аа. Тийм учраас төсөв дагсан хууль тогтоомжуудаа нэг ажлын хэсэгтэй харин ажлын хэсгэн дотроо чигүүргийнхэн хүрээнд төсөв дээрээ энэ хэсгэн сууя, дагсан хууль тогтоомж дээрээ энэ хэсгэн сууя гэдгийг шийдээд ажлын хэсэг дээрээ тэр хоёр чигүүрг хүлээсэн одоо бүрэлдэхүүнийхээ санал дүгнэлтийг хэлэлцээд нэгдсэн байдлаар санал дүгнэлт нь орж ирүүлэл төсөв дагсан хууль тогтоомжуудын уялдаа холбоо бүрэн хангагдаж гарч ирэх ёстой гэж ингэж ойлгоод байгаа. Би төсвийн тодтгол дээр энэ байдал их тодорхой харагдсан байхгүй. Тийм учраас тэр тодорхой газар нутгийг улсын тусгай хамгаалтаас гаргаж болохоор заалт дагсан хууль тогтоомжийн асуудалд орсон дээр ерөнхийлөгчийн тавьсан хоригчин бол үндсэндээ тийм санаа агуулгачихсан байхгүй. Тэгэхээр энүүнийг бид ер нь анзаарах ёстой юу үгүй. Энэ дээр байнгын хорон дарга ер нь ямар хөө байр суурьтай байна гэж. За ер нь төсөлтөд холбогдуулан ажлын хэсэг байнгын хороо байгуулж байгаа тохиолдолд ажлын хэсгийг улсын их хурл дахь олон зөөнхөн харьцаг харгалзан 10 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж болно гэж заасан байна. Тэгэхээр бид нар 9 гишүүнээр 2 байнгын ажлын хэсэг байгуулахаар санд оруулж байна. За тухайн хууль тогтоолын төслийг хэд хэдэн байнгын оронд хуваарьсан байнгын оронд хамтарч болно гэсэн байна. За ажлын хэсгийн ахлагчид холбогдох байнгын ороноос нэг гишүүний төшөл шууд нэгээс илүү гишүүний төшөл илээр санал хураалт явуулж болно. Олонхын санал авсан гишүүний ахлагчаар томилж болно гэж байна. Бид нар нөгөө энэ удаа их хурлын даргын захирамжаар биш байнгын ороноос байгуулж байгаа шалтгааныг таа бүхэн бүгдээрээ одоо гатарж байгаа бах. Үндсэн хуулийн цэцтэр маргаан үүсцэн явж байгаа болохоор байнгын оронд ажлын хэсэг байгуулахаас өөр аргагүй болчихдог. Тэгэхээр 9 гишүүнээр хязгаарлалчаар үндсэндээ нөгөө гишүүдийн ажлын хэсэгт орё гэсэн санал нь хязгааргүй их байна. Тэгээ тийм учраас одоо 2 ажлын хэсэг болоод ажиллахаас өөр аргагүй болчиход байна. За ажлын хэсгийн санал дүнэлтийг бид нар байнгын орон дээр хэлсэн, чуулган дээр хэлсэн. Бүх байнгын орон дээр хэлцэх тул энэ удаа бид нар одоо ингээд 2 ажлын хэсэг байгуулад явахаас өөр аргагүй нөхцөл байдалтай болчиход байна. Ачаалал гişүнэ. За баярлалаа.